Дараагийн хүргэе. Монгол банкнаас тогтоосон Америк долларын албан ханш оны эхнээс 25%-аар чангарчээ. Шинжээчдийн зүгээс Америк доллар өсөх болсон шалтгааныг инхүү тайлбарлаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт экспортын орлого буурсан, мөнгөний нийлүүлэлт өссөн зэрэг нь он гарсаар долларын ханшийн өсгөх суурь хүчин зүйлс болж байгааг Мандал даатгал компани судлаачид тайландаа дурджээ. Америк долларын ханш жилийн хагасд 388%-аар чангараад байсан бол 7 дугаар сарын сүүлээр 786% болж нэмэгдсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 25%-д хүрээд байна. Өөрөөр хэлбэл ханшийн өсөлт жилийн 2 дугаар хагасаас идэвхжсэн байна. Тухайлбал өнөөдөр л гэхэд Монгол банкны Америк долларын хаалтын ханш 1745 төгрөг байгаа юм. Ханш чангарах нь долларт хөрөнгө оруулсан компани иргэн мөн ханшийн чангарлаас ашиг олдог банкудад өгөөжтэй. Харин эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл үүнээс хэд дахин илүү мэрэгжилтнүүд хэлж байна. Долларын ханшийн 10% өсөлт нь 2-оос 3 сарын дараа бүтээгдэхүүний үнийг 4%-аар өсгөдөг гэсэн судалгаа байна. Америк долларын одоогийн ханш нь 2008-2009 оны эдийн засгийн хямралын үеийн ханшийн чангаралтай дөхөж ирж байгаа юм байна. Тухайн хямралын үед зэсийн үн унаж байсан бол энэ удаад нүүрсний үн 50 гаруй хувиар унаж хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурсан байна. 2008 оны 11 сараас 2009 оны эхний удирлын эцэсгэхэд ханш 30%-аар өссөн юм а. Тэгвэл 2008 оны 12 сараас эхлэн 3 сарын хугацаанд гадаад валютын хадгаламж сард дунджаар 10%-аар өссөн байна. Харин өнгөрөх 7 дугаар сараас хойш гадаад валютын хадгаламж сар бүр дунджаар 10%-аар өссөн байна. Харин шинжээчдийн зүгээс хөрөнгө оруулалтын сонголт өргөн. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл хөгжсөн байсан бол өдөрт ханшийн чангарал нийт эдийн засгийг дөргих хэмжээнд хүрэхгүй байсныг хэлж байсан юм а.